Амар мэндүү. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндрөө. Тулаа нэвэртэй подкаст. Монгол хаттын домгууд. Өмнөх дугааруудыг эвлүүлэн нэгтгэв. Алунгуа хатны домог. Торголжин баяны хөвгүүн Дуваа сохор Добуу мэргэн 2. Дуваа сохор магнаа дундаа ганц нүдтэй 3 нүүдлийн газрыг харах бүлгээ. Нэгэн өдөр Дуваа сохор Добуу мэргэн дүүтэйгээ бурхан халдун уулын дээр гарав. Дуваа сохор бурхан халдун дээрээс харваас түнхлэг горхи руу нэгэн бүлэг иргэн нүүж айсвэ. Дуваа сохор үгүүлрэн. Тэр нүүдэл иргэний дотор тэрэгний мухалгийн өмнө нэг сайхан охин сууж явна. Хүний гэргий болоогүй бол Добуу мэргэн дүү чамд гуйж гэргий болгоё гэд түүнийг үзүүлэхээр Добуу мэргэн дүүгээ илгээв. Добуу мэргэн тэр нүүдэлд хурж охиныг үзвэл үнэхээр алдартай гуа сайхан охин бөгөөд хүний гэргий болоогүй ажээ. Нэр нь Алангуа. Энэ охин 20 төмдийн ноён хорилардай мэргний гэргий Баргуужингуагаас 20 төмдийн нутаг 20 бүряд Ариг ус гэдэг газар төржээ. Түүний их Баргуужингуа бол хол газрын Баргуужин түхмийн Баргуудаа мэргний охин бүлгээ. Тэр бүлэг иргэн бол хорилартай мэргэн 20 төмдийн газарт булга хэрэм зэрэг ан гөрөөс илбэг гэж сонсон бурхан халдууны эзэн бурхан босгосон шанч баян урайхаатай уулзгаар нүүж ирсэн ажээ. Нэхүү 20 төмдийн ноён хорилартай мэргний охин ариг уснаа төрсөн Алангуа гуйж Добуу мэргний гэргий болгосон ёс тийм бүлгээ. Алангуа Добуу мэргэнд ирээд бүгүнүүтэй, бэлгүүнүүтэй гэдэг 2 хөвгүүнийг төрүүлв. Дуваа сохор ах нь 4 хөвгүүнтэй. Дуваа сохрыг тэнгэр болсны хойно түүний 4 хөвгүүн Добуу мэргэнийг авга гэж үзэхгүй доромжилж салж нүүгээд 4 овогтон болов. Түүний хойно нэг өдөр Добуу мэргэн тогцог өндөр дээр гөрөөлөхөр гарвал ой дотор нэгэн урайхай хүн гонжин буу галаад хавирга цороог шарж байхад уулзаад нөхөр шорлогодоо гэж Добуу мэргэн хэлбэл тэр хүн уушиг зүлд ба арсыг өөрөө авч бусдыг цөм Добуу мэргэнд өгөв. Добуу мэргэн тэр буугыг ачиж явтал замд хүүгээ хөтөлсөн нэгэн ядуу хүн очров. Чи юу хүн бэ? Гэж Добуу мэргэн асуувал тэр хүн үгүүлрв. Би маялаг баядуудын хүн. Одоо би ядарч явна. Тэр гөрөөсний махнаас надад өг. Би энэ хөвгүнээ чамд өгье гэвэл Добуу мэргэн зөвшөөрч бугын өрөөсөн гоёыг тэр хүнд өгöd хөвгүүнийг авч гертээ зарцлах болов. Тэгж байтал Добуу мэргэн үгүй болов. Добуу мэргэнийг үгүй болсны хойно түүний гэргий Алангуа бэлэвсэн бөгөөтөл Буха хатааги, Бухатуу сальжи, Бодончор мунхаг гэдэг нэртэй 3 хөвгүүнийг төрүүлв. Урд Добуу мэргэнийг амьд бүхий цагт төрсөн бэлгүүнүүтэй, бүгүүнүүтэй 2 хөвгүүн их Алангуагаас ичнээ хэлэлцсэн нь. Бидний их ойр төрлийн эрэгтэй хүнгүй, эргүй бөгөөтөл энэ 3 хөвгүүнийг төрүүлв. Энэ 3 хөвгүүн түүний зарцын хүүхэд биз гэж эхээс дад хэлэлцгийг Алангуа мэдээд хаврын нэгэн өдөр хоньны хатсан мах чанаж бэлгүүнүүтэй, бүгүүнүүтэй Буха хатааги, Бухатуу сальжи, Бодончор мунхаг 5 хөвгүүнээ идүүлээд тэднийг зэрэгцүүлэн суулгаж хүм бүрд нижгээд мөсийг хугал гэж өгвөл амархан хугчиж орхив. Мөс сум буюу нарийн мод. Бас 5 мөсийг нийлүүлж баглаад хугал гэж өгвөл тавуулаа дараалан оролдоод хугалж чадсангүй. Үүнд Алангуа их үгүүлрв. Бэлгүүнүүтэй бүгүүнүүтэй та 2 намайг энэ 3 хөвгүүнийг яахан төрүүлв? Хиний хөвгүүд бол гэж сэжиглэн хэлэлцэн. Сэжиглэгч нь зөв. Гэвч та нар учрыг мэдэхгүй байна. Шүн бүр цагаан шар хүн гэрийн өрх дотхоор гүйгүүлэн орж ирээд миний хевлийг хэлэхэд түүний гэрэл миний хевлийд шингэх бүлгээ. Тэр хүн гарах нар сарны хилээр
шар нохоо мэд шарвалцаар гарч одоно. Дими яахан өгүүлэн та. Түүнээс үзвэл Тэнгэрийн хөвгүүд биз. Хар тэргүүт хүнтэй адилтгаж яахан болно? Хамгийн хаад болох цагт харц хүн сая учрыг мэднэ гэд алунгаа 5 хөвгүнээ сургаж өгүүлрэв. Та 5 хөвгүн миний нэгэн хөвлөөс төрсөн биш үү? Та нар ганцаар салбал нийжгээд сум мэд хялбархан дийлдэнэ. Та нар эвэе нэгтгэвэл тэр багалсан сум мэд бүх болж хинд ч хялбар дийлдэхгүй болно гэв. YouTube дээр туулаа нэвэртэй. Мандуухай сэцэн хатны домог. Мандуул хаан баян мөнх болох жонон хоёр эй захаа нэгдэн 6 төмнийг мэдэж явв. Мандуул хаан 2 хатантай ажгүй. Их хатан нь ойрд бэгэрсүн тайжийн охин их хамарт юргэн. Төмөд аймгийн Энгүү дотгийн Чорсбой төмөр чансан хэмээх хүний охин Мандухай буюу. Тэндээс Мандуул хаан 5 он орсууж 42 дээрээ гахаа жил халлаа. Баян мөнх болох жонон хотонд дэрстэй нэрт газар суух үед шихэр тайхуугаас Даян хааныг хөвгүүлв. Даян хааныг балгачны бага нэрт хүнд өгөв. Түүний хойно ойрдын Нясман тайж довтолж шихэр тайхууг аваад мөн Нясман тайж асрав. Болох жонон Борбуугийн газар булуутай хоёул дутааж явтал Юншэ бүүгийн захын улсад хүрч жонон хээр байж булуудайг үг ав гэж илгээв. Жонон ундаасаж хүлцэж ядаад айлд бууж айраг уухад нэгэн биет охин жононгийн унсан цагаан шаргалмаар өмсөн хэрмэн дотортой магнагдэл алтан бүс тэр бүгдийг ажиглаж сув. Жононг мордож явсны хойно тэр охин усны дэргэд олон хүн байхыг үзээд очиж хэллээ. Тиймэрхүү нэгэн хүн ичв гэж. Юншэ бүүгийн 5 отгийн хэрэг цагаан 2 төмөр мөн хараа бадай эд бүгдээр гүйцэж жононгоос чи юун хүн бэ гэж асуув. Жуулчин гэв. Алтан бүсээ аз гэв. Эс өгөв. Юншэ бүүгийн хідэн хүн баян мөнх болох жононг цулбуурдаж бариад хороож барсчил тэнгэр болов. Юншэ бүүгийн нэгэн гим тэр гих. Даян хааныг муу тийжээхэд тангадын түлээчийн хөвгүүн төмөр хадаг ирж багаад өгүүлрэв. Энэ хөвгүүнийг сайн хүнд эсвэл над ац гэж гуйсанд эс өгөв. Түүний хойно төмөр ах トゥ долуула сайн улаан морой унаж ирээд булааж авчрав. Өчүүхнээс эцэг ихээсээ хаагдснаар Даян хаан битэг өвчнөд болсон ажээ. Тэр өвчнийг төмөр хадаагийн эм сайхай 9 цагаан тэмээний сүүгээр тижээж 3 мөнгөн аяг цоортол эмлэв. Тэр эмлэгт замаг мэт 7 хэсэг өвчин унаж сайн болов. Даян хааны нэгэн зовсон нь тэр буй. Түүний хойно Даян хааныг тангадын төмөр хадаг аваачиж Мандухай сэцэн хатны гарт хүргэвэ. Мандухай сэцэн хатан эртний хаадын өшөөг дурдаж өгөржил явган цэргийг явуулж 3 хонсны хойно морд цэргийг авч мордов. Мандухай сэцэн хатан цайвраар саадаглаж садарсан үсээ хурааж эр хүн шиг зэвсэглэж үсээ эвхэв. Сайн дайныг үхэглэж мордвоо. Өхөр тэргэнд суулгав. Тэр цагт Даян хаан балчир байв. Хишигтний алайн дунгаар газарчлуулаад 4 төмөн ойртыг довтолоход сэцэн хатны малгай нь унаж хүзүүнд нь эгэлдэргэж явх үед ойртын хүн үзээд хатныг малгайгүй ажгиж өөрийн малгайгаа хатанд өгөв. Хатан аваад хориглож давшуурдаж 4 төмөн ойртыг дагуулав. 6 төмөн улс ойртын нэгэн дүрийг гинтүүлвэ. Түүний хойно Мандухай сэцэн хатанд хорчны ноён болдван галыг чин цахиж нутгийг чин зааж өгье. Гэргий болгож авъя гэв. Мандухай сэцэн хатан зарлиг болров. Хааны минь өвийг хасрын үл авах буюу хааж үл болох үүдтэй билээ. Алхаж үл гарах босхтой билээ.
хааны минь үр байтал чамд үл ичим гэв. Түүний хойно алагчуудын садай доглонгоос үг асуурав. Ноён болд вангийн үг зөв буюу буруу буюу гэж асуув. Садай доглон зөв байна юм ич гэв. Хойно хурлуудын мэд өрлөгийн гэрхий жаган агаагаас мөн урд үгийг асуув. Жаган агаа үгүүлрүү. Хасрын үрд ичхүүл хар мөрөн өдөртөн хамаг улсаасаа хаагцаж хатан нэрээ алд юу? Хааны үрд ичхүүл хаан тэнгэрт ивэгдэж хамаг улсаа эзлэн хатан нэрээ алдаршив. Цагаан хөвгөөнд ичхүүл цагаан мөр татаж цаахар түмнийг эзэлж цаглашгүй нэр алдаршив. Жаган агаа энэ үгийг альдав. Мандхай хатан жаган агаагийн үгийг зөвшөөж садай доглонгийн үгийг буруу шааж хааны үрийг өчүүхэн гэж хамаг улсаа эзэнгүй гэж хатан биеийг минь бэлэвсэн гэж хасрын үрийг их гэж хаашаа үг өгүүлнэ гэд халуун цаг тэргүүн рүү асгачв. Тийхүү 1470 оны цагаан баржил Батмүхийг бүх Монголын хаан ширээнд өргөмжлөн даяар улсаа хурааж авах хэмээн Даян хаан цол өргөмжлөв. 22 настай байсан Мандухай 7 настай Батмүхийг дагуулan 3 давхар гутал өмсгөн алагчуудын үнэний алаг лонхтой архийг авч Ордос дахь эзэн Чингисийн 8 цагаан гэрийн өмнө очиод сууд хаан хатны сүлдэнд цацал өргөн өчиг тангараг өргөв. Хар цагаан зүсэн ялгагдахгүй хол газар бэрэлдэг билээ би. Хаан чиний үрийг балчиргэж хасрын үр авъя гэхэд хайрлан тэтгэх өршөөлийг ирж хааны ордны дэргэд ирэв би. Харах нүд минь дайлдэрч байна. Хараа хөлмөн сүгдэж байна. Алаг морины зүсэн ялгагдахгүй алс газар бэрэлдэг билээ. Ач үрийг чинь өчүүхэн гэж алсын авга авъя гэхэд арчлан тэтгэх өршөөлийг ирж алтан ордны чинь дэргэд ирэв би. Айх амин минь алдарч байна. Арчих нүүр минь улааж байна. Өрөн их үүдийг чинь хөнгөн гэж өндөр их босхийг чинь нарийн гэж өөр хүнд ичвэл өөдгүй нэр надад хоцорно. Балчир хүрийг чинь баг гэж басаж доромжлохгүй би. Болдван гих гэж богтлогдож очихгүй би. Өөрөх чинь урт биш үү? Уургалж ав намайг. Хав хүч бүрдсэн хав хөвгүүн төрж билээ. Хан хөвгөөнийг чинь халив гэж хар бие мэдэж ичвэс хаа гуяасаа хаагцээ би. Эзэн богдоос минь эрхэн хөвгүүн төрж билгээ. Эрхэм хөвгөөнийг чинь алдав гэж эм хүн бие мэдэж ичвэс эзэн хаа хатны өмнө эвдүүлээ би гэж үнэн үгсээ өгүүлж үрдийн тангараг өргөөд хувь заяаг сойрхох хутгийг гуйж залбирсан нь энэ үгийг минь зөвшөөрөх бол эмхтэй намайг өршөөх бол эрэгт хаан эцэг минь дотоод тэнгэрт минь 7 хөвгүүн төрүүл гадаад тэнгэрт минь ганц охин төрүүл дорд хатан над 7 нуган хүүхэд заяавал долууд болд нэр өгч гал голомтыг чинь сахиулъя газар нутгийг чинь эзлүүлъя гэж залбираад харив. Хатны тэр зарлигийг сонсоод ноён болдван урд гэртээ харив. Даян хаан халуугуурын голд 7 наснда усан дунсанд шунгаж явсан тангатын айн төмөр нэрт хүн авсан гих түүний хойно Батмүх Даян хааны 17 наснд нь Мандхой сэцэн хатан бие залгуулж мөн он гахаа жилд хаан ор суулгава. Тэр хутаг гуйсны хүчээр Мандхой сэцэн хатнаас 7 нуган ганц охин төрөв. Энэ үрс бол улс болд, төр болд, төрөлд гүнж, арс болд, барс болд, очир болд, алч болд, ар болднаар юм. Монголын томоохон ноёдын дунд их Монгол улсыг алтан ургийнхан удирдах чадахгүй хагарган буталж байна гэсэн үзэл ихээр дэлгэрч эсэн хааны үед алтан ургийнхныг хоморглон устгаж байжээ. Тэр үед Мандхой сэцэн хатан төрж их Монголын төрийг их хааны удам алтан ургийнхан л удирдан захирч чадна. Өөр хинч нэгдгэн залж чадахгүй хэмээн үзэж ам биеэрээ тасарч байсан алтан ургийг сэлбэн оюун ухаанаараа төр улсыг төвхнүүлсэн гайхамшигт Монгол эмхтэй байлаа.
Мантухай Сэцэн хадан Чингис хааны сургаал үзэл бодлыг бат баримталдаг байсан юм. 100 гаруй жил үргэлжилсэн феодлын дайн Монголын ард түмэнд их хэмжээний хохирол, гай зовлон авчирсан дотоодын хямрал, дайн тулдааныг зогсоож их тайвныг цогцлоохын тулд Мантухай хатан хамаг бүхнээ зориулж ихийг бүтээсэн юм. Мантухай Сэцэн хатан зүүн, баруун түмэн, ойрдын нилээд хэсгийг улс төрийн арга эв зүгээр нэгтгэж чадаад гагцхүү зарим ноёдыг зэр зэвсэг хөдөлгөн эзэлж авахаас өөр аргагүй байсан тул тулалдан байлдан эзлэн авч тэднийг цаашид баримтлан захирч байх талаар хатуу цааз гаргажээ. Мин улсыг цэрэглэн довтолж цагаан хэрмийг давуулан хөөж байж даран авч инхийн гэрээ байгуулсан байна. Ийхүү Мин улсыг дарж ойр дэгдэлж Монголын олон аймгийг нэгтгэсэн тул авууга их ялалтаа тэмдэглэн Даян хаанд бэлэглэж 1505 оны 100 хэрлэн мөрний хөвөнд өв тэгш их найр хийв. Энэ найр дээр Мантухай хатан Бурхан Тэнгэрийн ивэлд шүтэж богд эзний үрийг тэтгэж буруу гэмтнийг гიშгэн оруулж бутарсан төрийг нь хашиж өглөө. Эзэн хаан өссөн тул эрхэм түшмэл танд тушаасугай. Үүнээс цаашид та нар засаг баригтун. Эмхүн надад хамаа юм химэн Батмөнх Даян хаан бусад түшмэдэд төр улсаа засах дархан эрхийг өгөөд өөрөө дахиж засаг явуулахгүй гэдгээ тунхаглав. Дайны талбарт баатрийг орлон их жанжин, инхийн цагт хааныг орлон төрийг баригч, гэртээ 8 хүүхдийн элбэрэлт их байж 19 наснаасаа эхлэн 40 нас хүртлээр их Монголын төрийг төвхнүүлэн барьсан гайхамшиг тэмхтэй бол Мантухай Сэцэн хатан юм. Мантухай Сэцэн хатан ойрдуудын эсрэг дайнд ялаад 5 дүрм гаргалаа. Гэрээ, орд гэж бүх хэл, өргөө гэж хэл. Малгаан залаага 2-3-наас дээш бүх хий. Завилж бүүсүү, цөгдөж суу. Цэгийг айраг гэж нэрэл. Махыг хутгаар бүйд шүдээрээ зулгааж ид гэжээ. Бэлэг танхаа яруу найрагч чойном Монгол бүсгүй шүлэгтэй Мантухай хатан дүрслэхтэй. Шулуун бус адармаатай түүхийн чулуун хууцыг эргэж байхад, халуун тэмцлийн тоосон дунд бүлээн цус асгарч байхад морин цэргийн сэтэрсэн игнэг Монгол бүсгүй нөхөж явсан юм. Хартига тэвэрдэг уйхан гараараа хаттай сэлэм атгаж явсан юм. Хар хилэн гизгээ шууж, хаж мөнгөнд дуулгаар даруулж, найр наадмын гоёлын дуртанд нарийн гялтан хуйг тааруулж, цайлын ховын барьдаг гартаа саран дуграх бамбай атгаж, эсгрээд ирэх гэлбэрт цомыг эрмэгч үгүй сүрж явсан юм хэмээн шүлгэлсэн байдаг. YouTube дээр Туулаа нэвртэй подкастыг сонсож байна. Балжин хатны домог. Эрт өрд дорны нүд алдам цэлгэр талд цагаан лувсангийнх нутаглаж байжээ. Түүний ихнэрийг сорлгэн. Тэднийх эрх танх ганц охинтой юмсанжээ. Охин 16 нас хүрчгэн. Аав ээж хоёр нь алс хоол юмд явж балжин охин гэртээ ганцаараа үлджээ. Зүнч маягийн нэгэн шувуу нисэж ирээд өвсөн овоохоо ятар модон дээр нь суугаад онготов. Балжин охин энэ шувуу ойр хавийн айлуудын юм зөгнөв үү? Надад ёрлов уу? Ямар нэгэн хэрэг учирч чихэнд минь сонсдох нь уу гэж зэвүүцэж гин. Тэрхүү шувуу нисэн одсны дараахан хар царайд Дугар Баатар хэмээх залуу тэднийд ирээд "За, Балжин минь чамд нэг юм хэлэхээр ирлээ. Тогтоо хайрлахсан болов уу?" гэж гин. "Алияхан зантай Баатар минь юу сонсгох гэж ирэвдэ? Юу хийснийгээ хэлэлтэй сонсъё" гэжээ. Хааны ордны хатан зэрэг танд дутаж байж магадгүй. Эзний хаант их гүрний дотор аз жаргалтай цалгиж байх цаг ойртов биш үү? Жигүүртний хаан хангард шувуун мэд хаан Баатрын бат гүрний талаар хэлмээр санагдаад ирлээ. Солонгод угсааны Ноён Баатар бүүвэ бэл ганцхүүтэй юм гинвэлээ. Түүндээ таныг хатан болгосон гэж таны аав ээжтэй худ ургийн холбоо тогтоохоор ирэх гэж байгаа гин. Гэвэл Балжин "Ай хүчит Баатар минь, айш муутай намайг эрхэм дээд эзэн хааны бэр болгох гэдэгт нь ухаанд хүний санаанд оромгүй юу вэ?
Учир юу гэвэл ядуу айлын над шиг хүнийг хаантан яахан тоох вүлээ. Таны хэлдэг үг бол талгүй тэнгэрт утаа гаргахгүй гихчтэй төсөөтэй биш үү? Ядуу намайг ингэж тохурхсны хэрэггүй гэж хэлмээр байна. Балжны ийм шийдэмгүй үгийг сонсоод Дугур Баатар шалавхан гарч одох гиснээ эргээд. Бэлэг төгөлдөр Балжин минь, чиний нас бага, цус шингэнч гэсэн оюун бэлэгч нь үлэмж билээ. Өөртөө болон өрөөл бусдад тохиолдох учир явдлыг та юун исантхав? Би дэндүү олон юм чалчлаа. Уучлаарай. Би танаар тохуургаагүй. Бусдаас сонссныогоо л дамжууллаа. Хоёрын хооронд гурвын дунд хов зөөсөн нүгэлд намайг өршөөж харил. Хичээгээрээ гэд явж одов. Төдий удсангүй аав ээж хоёр нь ирээд Балжин охин Дугур Баатрын хэлснийг уйлан хайлан хэлжээ. Ээж нь хэлхүүгээ олохгүй дэмий балмагдан буруу харан уйллаа. 3 хоног юу ч дугарсангүй. Хоолч идэж уулгүй, нойронч хүрсэнгүй гин. Халаг минь дээ, халаг минь, хайрт охин минь хов живд битгий итэг. Хэрэг ураг төрлийн холбоо тогтооно гэдэг нь үнэн юм бол юуны муу байх вэ? Бүүгутар, бүүгүнгэл, агтмор уях гэж сэрэг босгодог. Сэрэг, уя. Ход ураг болох гэж хүүхэд өсөгдөг. Энэ бол эрдэнэт хүний ёс биш үү? Тэгэх тусмаа хаан худтай болчих юм бол эрхмийн дээд эрхэм биш үү? Хэрэг охиныг минь бэр болгоё гэж ирэх юм бол Баатар бүүвэ бэл аалт мөнгө хэв торго гэрт маань ороод ирэх нь тэр биш үү? Гэж гэргээдээ учирлан хилээд охиндоо Балжин минь, охин минь, эрхэм дээд хаан Баатар бүүвэ бэлийн бэр хан хүүгийн хатан болчих юм бол чиний алдар нэр мандаж хувь заяанд чинь эргэлт гарна. Эдлэл чимэглэлээр хинээс ч доор орохгүй болох юм гэж хэлээд их л дойдгор сууж гин. Тэгэхэд Балжин охин эрхэмдээ тэнгэр заяатай аав минь огныхоо хүсэл зоригийг сонсно. Хэрв хаан бүүвэ бэлд балчирхан намаага бэр болгон өгч оронд нь алт мөнгө торго дурдан мэтийн бараа авах юм бол аратан амтны аяг зан догшин авраас ч хэтэрснээс өөрцгүй юм болно шүү. Хэрвээ хаан бүүвэ бэлийн бэр болох юм бол насан турш би түүний зарц болно шүү дээ. Хаан Баатар бүүвэ бэл намайг бэрэ болгоё гэж гуйх юм бол аав минь та өөрийн гисэн бодолтой байх ёстой. Намайг мал мэд худалдаж та эд юм авах ёсгүй. Хэрвээ хаан бүүвэ бэл хадаг тавьж бэлгэсэлт өгвөл та хүний бодол хязгааргүй, малын бодол хязгаартай гэж хэлээрэй гэв. Ээж сорлон ир нөхөртөө төрсөн ганц охиноо тэр хааны зарц болгож бэлэг зүү тавилыг гэдэгтэй нь юу юм бэ гэж мэгшээд тэр хаанд охиноо би өгөхгүй гэв. Өрхийн тэргүүн лувсан хаан Баатар бүүвэ бэл гэдэг чинь урд нь 20 бураадыг байлдан дагуулгахдаа бүсгүүчүүдийг нь хүн гэж огтгонж үзээгүй юм билээ. Тэднийг бүсгүүчүүдийн дагуул гэж нэрлсэн шүү дээ. Тийм болохоор хаан бүүвэ бэл чиний энэ үгийг нохой хуцсны төдий ийж тоохгүй байх та гэж зандрав. Аав ээж хоёрынхон ил яриаг сонссон Балжин тэнгэрт наран байхгүйсэн бол дэлхийд цэцэг навч ургахгүйсэн. Гэр бүлгүй хүн байхгүйсэн бол үр хүүхэд ам бүл үүсэхгүйсэн. Түнчлэн бүсгүй хүн байхгүй бол ам бүл үүсэхгүйсэн. ертөнцид чимэг болсон хүн төрлөختөн өсөж үржихгүй бол барагдахсан. Цэцэг навч алаглаж хүн бүхэн амьдралынхаа эзэн болж чадах юм бол хэн тэгш жаргана гэж химэн аавда эрс шийдэмгийгээр хэлжээ. Хаан бүүвэ бэл алс холын нутгаас бараа болгостойгоо хамтаар аялсаар цагаан лувсангийн дэрж бурханд нь хадаг тавьж худ ураг болох хүслээ илэрхийлжтэй. Цагаан лувсан сорол хоёр гормыг дагаж тавг дүүрэн цагаан идэ тавьж шүүс гарган хоньны төөлөө архитарсаар зочилжээ. Бэр гуйж хадаг тавьсны дараа хаан бүүвэ бэл ховдог хомхоо сэтгэлдээ дийлдэж худынхаа бэлдсэн зүйлийг чамлав. Аддууны төөлөө сайхан шүү гэж гин. Лувсан сорол хоёр худынхаа хүсэлтийг хүлээн авахаас аргагүй байдалд оров.
лувсан хорим найрын юм хилцэж буй залуучуудад хаан худ минь адууны төөлөө зооглоно гин. Хөвгүүд минь та нар аргалж үз. Ойр хавьд адуу мал юу вэ? Хиний ихч бай хамаагүй тарган морь шүүслэн төөлөөг нь худдаа тавихаас биш айгийхв. Сүүлд учир нь олдох үйзээ гэв. Хөвгүү түүнийг нь сонсоод хаан язгууртны зарлиг хойны айгийхв. Шамдахгүй бол горгүй болох байх гэлцээд санд мэд гарцгаав. Үчийн бүрэнхий болж бөөг хэлэхүү адууны дунд идээшилж байсан тарган байрын морийг барьж янзлаад төөлөөг нь таваглав. Хаанч баярлав. Шүнжин найрлаад маргааш нь явах боллоо. Хааны хүлэг цавдар мориолцсонгүй гин. Шүн төөлөө болсон нь гарцаагүй. Ил учрыг хаантан мэдмэгц царай зүс нь хувраад миний бэр болж буй балж нэг авчирч уулзвал гэлээ. Балжин дуудсан ёсоор ирж хаантны ямарыг ирлээ. Ханхүү та хоёрынхоо хитийн хувь заяаг шийдэх гэж явж байгаа минь. Хүлэг морийг минь танаахан алж чамд зориулсан найрын шүүс болгочгож цааз тэрсэлсэн ийм уухай хэрэг гэж байх уу да гэж арслан мэт архиран зандрав. Тэгэхэд балжин охин Бүвэ бэл хаан та дэлхий дахны хаан зэрэгтний эрхэм хэрн хөрөнгө чинээхээр тааруухан аавтаа минь ургийн холбоо тогтоох гэж манаа зорж ирж байгаа тань мөн л их цаазад харш шүү дээ. Ханхүүтэй сэтгэлтэй болсон Хүлэр хааны 18 настай охиныг хүчээр түрүү барьж хатнаа болгох гэж байгаа тань адгуулсан амтны явдалтай үнэхээр адил биш үү? Намаг нэрэл бэрээ болгоё гэж буй юм бол адгуулсан төрөлт мориндоо харамсан ингэж аашилж байгаа тань бас л эвгүй байна. Хот ургийн холбоо тогтооно гэдэг бол хэн ялгаагүй эвтэй найртай байж үр хүүхдээ айл гэр болгон төвхнүүлэх гэсэн буян түүлс мөн байлтай. Хаан Бүвэ бэл та хэрэг миний энэ үгэнд тааламжгүй байвал тань 72 бэлэг төгөлдөр эд шидээр хариулчих болно гэж хатуухан хариулав. Хаан Бүвэ бэл тэгэхэд нь хөөхөн бүсгүйг хөвгүүд олох, хөвчийн ногооны амттайг тураг олох гэж үг бий. Энэ бол эртний өвгдийн сургаал билээ. За яа гэхв. Үг олдож өхөр холдох нь байна гэд төвшин царай гаргав. Ховдог хүн өөрийгөө хохирож хурдан саналга жаргалыг хохироох гэж ч бас бий. Та хэдийгээр хаан Баатар алдартай ч гэсэн өөрийгөө адгуусны төрөлтөн хар турагтай адилтглаа. Ийм болохоор та тэнгээс тэнгэн боллоо гэв. Энэ үг хаан Бүвэ бэлд өөрт нь хэдий ичгүртэй гутамшигтай сонсогдлооч амаа хамхаад дуугүй суулаа. Хаан Бүвэ бэл цагаан лувсан 2 худ ургийн холбоо тогтоон хожмын ерөөл цайн өдөр 2 хүүхдээ айлгэр болгож төр хорим хийхээр тохиров. Хөөрхий балжин аргагүй байдалд орж аав ээжтэй ин хэлрүү. Тулаа нэвэртэй. Бүсгүй хүн хадамд очиж хорим хийлгэх ёстой юм болохоор яа гихүү. Хорим хийн гэдэг бол хонь малын амийг таслах шалтгаан болох ёсгүй. Намайг хадамд хүргэхдээ халуун цуст малын аминд бүгүрээрээ. Цагаан идэ амтад твс жимс ногоог хормын зоог болгоорой гэжээ. Балжин охины хонгор хөөрхөн царай нь хар хүүх болж хурц сэргэлэн байдал нь уйтгар гунигт дарагдав. Алтан нарны гэрэл туяа үл нэвтрэх харанхуй гэрт орж үүдөрхийг нь битүүлээд ямар ч хүнтэй огт харилцалгүй хатангтахаар тангаргасан юм шиг даяан цууж бясалгал хийж бууж юм шиг байдалд оржээ. Хорчин баргын удамтай хэрн хөвчийн ангуучны гэрт төрсөн ангийн арьсан ууд үрсэн 19 настай жин нэрт бүсгүй 3 хүнтэй зүг цагаан лувсан гинд ирж гин. Царайг нь харахад сонирхолтойч хачирхалтай аж. Та YouTube дээр Тулаа нэвэртэй подкастыг үзэж ба сонсож байна. Бичлэгүүд маань зөвхөн YouTube дээр л ордог болно. TikTok, өөр юу гэдгийг ямар нэгэн платформ, вебсайт дээр байхгүй юу? Балжин хатны домог. Жин. Бид дөрөв алс холоос танахыг зорж ирлээ. Хэрэг зориг маань гэвэл
Солонготын хаан Бүвэбэлийн хадаг тавьсны дагуу Балжин охиныг тань бэр буулгах гэж хэмээн цагаан лувсан дуучрлан хэлэхэд лувсан. Охин минь салаамод ургасан төглийн цаана байгаа шар эсгийг эрт би. Биднээс өөр хүнтэй уулзахгүй, үг солихгүй гэж тангаргалсан да. Тэгэхэд Жин очиж болгосон болов уу гэж асуув. Боолон л доо. Харин чанга ярилцаж болохгүй шүү. Охин маань амиа оролцож магадгүй. Жин дагуулуудтайгаа цуг очиж Балжны гэрийг 3 тойров. Балжин гэрээс гаргах санаатай аяархан дугарахад чимээ алгаа. Балжин хатантай учрах хувь заяа надад дутжээ гэж Жин бодоод эмгэнэлтэй дуу аялав. Тэгэхэд Балжин гэрээс гарч ирэхэд төгс баясгаланд хатантан минь хүн зонтой уулзгаа болоод насаа богиносхон ганцаараа гансарч суухын учир юу вүлээ? Даяан цууж бясалгал үлдэн банд болох нь. Ингиж идэр залуу бие нарт ертөнцийн жаргалаас ангижруулахын учир юу вэ? Таны энэ хатангтал нууц тангаргаас илүү эрхэм юм хэлий. Таны энэ насны хувь заяа зол жаргалыг бодож Солонготын нэрт баатар Бүвэбэлийг үе залгамжлан алдаршуулах тавилантай ханхүүгийн хатан болооч гэсэн үрлэг авчирлаа. Маргааш ургахын улаан нартаа уралдан мордох боллоо гэж шууд тулгав. Тэгэхэд Балжин үүний чинь учрыг таны хэлсэн хэлээгүй гадарлаж байсан юм. Намаа гэсэн ханхүү чинь энэ 3-ын аль нь гэлээ. Энэ 3-ын хэн нь таны сэтгэлийг илүү татаж байна уу? Тэр нь таны дансны хань гэхэд Балжин дүрсгийн уурлаж үнэн сэтгэлээс насныхаа ханийг болгоё гэж зорж ирсэн хүн байгаа юм бол надад ямар нэгэн хэлбэрээр илгэсгэл хандах ёстойсон. Тийм хүн ирээгүй бол та нар надад гай тарих гэж ирсэн биз гэхэд хэлс болох байлгүй. Залуу бүсгүй Жин та энэ 3 залуутай нөхцөж аяар холын харь орноос эр эмийн хэрэгээр яваа таны завхаа зайдингийн гэрч биз. Энэ бол өөрийн чинь бид ямар ч ашиг өгөхгүй. Хожим үүнийхээ нүглийг мэдэх болно доо чи гэв. Хаан Бүвэбэлийн элч Жин хажуудах залуугийнхаа чихэнд дээд язгуурт ханхүү дайхун та би эрхэм таны насны хань болох хүн мөн гэж хэлээж таны үг Балжин хатны чихэнд таатай сонсдох байх. Таны үг Балжины сэтгэлийг догдлуулбал нь та дахин ямар нэг үг хэлээрэ. Хэрв тэгхгүй юм бол энэ толгойноос 2 тишээ ургасан ивэр шиг дахиад хизээж уулзаж чадхаа болно шүү гэж хивнэв. Ханхүү Балжин төгөж очоод би ханхүү мөн гэв. Балжин дайхууныг дагуулад гэрт оров. Тэгээд дуугүй хэсэг сууснаа. Ханхүү мөн юм бол одоохон гэртээ харь. Хэрв надтай цуг харих юм бол ядуу хүний охинтой хамт явж байгааг чинь хүмүүс нь мэдээд ичгүртэй хэрэг болох вэ? Хэрв тэгвэл тань би хожмын нэг өдөр зөмбөлгийн хоосон үзэгдлэр очиж магадгүй юм. Дайхун сэтгэл уяран хайраа илчилж учрлав. Ханхүү та надад үнэхээр хайртай юм бол түрүүн дагуулсан 20 бурайдуудыг хаан эцгийнхээ мэдлээс гаргаж өөрийнхөө мэдээл дав. Тэгэх юм бол би таны хатан нэр зүүж явах болно гэсэн болцол тавив. Балжны энэхүү болцлыг ханхүү зөвшөөрөө цуг яваа хүмүүсийнхээ хамт буцав. Цагаан лувсан сорол 2 хайртай ганц охиноо хаан Бүвэбэлийн бэр болгон хүргэж өгөв. Охиныхоо хэлсэн ёсоор хонь малын аминд хүрэлгүй гурил будаа, жимс ногоо, цагаан идэ арх дарсыг бэлтгэв. Хорим найр 11 өдөр үргэлжлэв. Сорол санаж сарвайж явдаг ганц охин чамаага 16-таа чинь хард өглөөдөө гэж цорхирон уйлж амаараа газар өмхөж үхэтхийн унав. Цагаан лувсан сандар нутаг усандаа алдартай Янжуур хэмээг нэг залж авчирв. Тэгэхэд Янжуур эмгэн эр эм 2 нийлж айл гэр болно гэдэг бол хорвоо ертөнд цинжам юм. Хүм болж төрсний залуу насны жаргал билээ. Хэрв хадамд очсныхоо хойноос гинхэр сайр байгаад өвдөх юм бол таны гэрийнхний хувь заяа өөдлөхгүй. Та нар хаан худтайгаа тогтоосон ургийн холбоогоо бигчүүлээд ханхүү хүргэнэ өрийн ёсоор инхрийлж авах ёстой шүү. Хэрв охин чинь та нартаа хоргодоод гэртээ хөгшөрөх юм бол сүүдрээсээ өөр нөхөргүй явсаар илээн.
гэж соролд хэлжээ. Сорол жоол тайтгарав. Нөгөө хурим найр үргэлжилсээр 20 буриадын 11 овогтноос охиндоо инж болгон өгөв. Сорол цагаан эдэний дээж аяг дүүрэн сүү мэлтэлзүүлэн барьжээ. Хайр тохин минь 16 нас хүртлээр аав ээжийнхээ дэрэгд ирэх дураараа өслөө. Одос харийн хөвгүүний эхнэр болох цаг нь болжээ. Бүсгүй хүн гэрээсээ гарч хатамд очихдоо ихийн цагаан сүү эдэний дээжийг эрхэмлэн амсах ёстой. Энэ бол Монгол угсаатны эрхэм ёс. Үүнийг амс. Энэ сүү их нутгийг чинь насан турш сануулж явах болно гэж охиндоо хэлээд инх амгалан зол жаргалын өрөөл тавив. Цагаан лувсан их нутгийнхаа янз янзын шороо чулууг унган өнгөтэй хэв торгоор нандинан ороогоод байлжинд өгч. Охин минь насан турш сэргэлэн цаваа өөдрөг сэтгэлтэй яваарай гэж өрөв. Хорим өндөрлөв. Балжин хатан аав ээж хоёр минь өдий хүртэл инхрийлэн хүмүүжүүлсэн ачигтай нь хариулж чадалгүй харин хүний мэдэлд очлоо доо. Бүсгүй хүн болж төрсөн энэ биедээ л гомдном. Халаг минь халаг. Би чинь энд эд бараа шиг л үлдлээ. Ачид ээж минь та нус харахад нусыг минь хилээрээ долоож халуурахад минь илгээрээ татаж нойр хоолоо үл хайхран ангир шар уургаа шимүүлж намайг өсгсөн шүү дээ. Ээж минь дээ, ээж минь. Аав ээж та хоёроосоо амьдараа хагцах цаг ингэж л ирдэг юм байна. Яаж гихв? Ухархаа хоёр нүднийхээ нулимсаар гаслангийн далайг нэмэрлэж явхаас та гэд охин ихэр татан орилов. Хажууд байсан зарагч мэрэгний охин соронзон дулам. Тэнгэрийн наран дэлхийг тойрон цэцэг замбуулан гийгүүлэн. Алдарт сууд ихнэр төрөлд Балжин хатан та зүн бэлгийн хийг үзэгдлэр аав ээжигээ үдэж мордуулаад ийм дуулруу. Энэ дэлхийн цэнгэлэгт инхри та нарыгаа мордуулаад хайр газарт үлдэхдээ ээж аавыгаа яанам би. Ингэн тэмээний ботго ихээсээ салган хайран ирээ янзахтай зүрийг хорлолгүй өнгөрөөгөөрэй. Янзгаан дагуулж явгал ихийгээ дагсан унахыг ижил дунд нь манаарай. Энэ бол Балжин хатны сүүлчийн дуу юм гинвэлээ. Солонгодын язгуурын баатар Бүвэбэл бэр буулгах үедээ бориадуудыг ханхүү дайхууны мэдэлд шилжүүлэн өгсөн юм гинвэлээ. Тэгээд дайхуун тайж Балжин хоёр хүний ёсоор айл гэр болж Солонгод нутгаас дайжин нүүсээр 20 буриадын хизээний нутаг онон голоор нутаглаж тентхийн ахлагч буюу эзэн нь болж гин. Хоёул ижилдэн дасаж овоо хэдэн жил ая тухтайж төржээ. Тэгтэл Бүвэбэл хаан дайхуун ханхун хоёрын хооронд хүн төрлөختөнд байж болшгүй нэгэн ичгүрт хэрэг гарчээ. Хатнанаас барж өөрийн албат заац язгууртны гоо бүсгүйг Бүвэбэл хаантан хатнаа болгожээ. Дайхуун хүү хойд ихтэйгээ сэтгэлтэй болж гин. Балжин хатан үүнийг мэдмэгц сүйт нөхөр дайхуундаа ихтэйгээ ичгүүргүй наадан биенээ харилцан инхрэлэлцэж амаргалдаг чинь юуны хов гэж шуудхан хэлж. Их бэр хоёр тааш тохирхоо болж биеэж харах дургүй болцгоо. Дайхуун 11 эцэгт алба зоноо дагуулн нүүж нэршүүгийн хав хөхөлбөрийн хөвчөөр нутаглав. Нөгөө зарц байснаа хатан болсон бүсгүй дайхууныг мөрөөдөн байж ядахта. Хаан хүн албаттаа эр хүн эмдээ захирагдах цаг болоо юм уу гэж Бүвэбэл хаанд тунирхав. Бүвэбэл за юу болчихов гэж хариулт авалжээ. Хатантан чийл болоод мэдэхгүй байгаа бах. Төрсөн ганц хөвгүүн чинь эмдээ толгоогоо мэдүүлээд хөхөлбийн хөвчөөр нутаглаж явааг. Бүвэбэл гинэт мэдсэн мэд уурлан хүү бэр хоёртоо илж илгээв. Дайхуун тайжийг албат зонтой хамт авчирцгаа. Балжин хатан бэрийн баруун хөхийг нь огтолж хай. Толгой түрүү үе мөчийг нь тасар огтлон мөн хаяарай. Морийг нь алжсан ичин эмээлийг нь хэмгчин түмжлэн шидэцгэ гэж хатуу зарлиг буулгав. Балжин хатан цагаан цас болон хувирв. Бүвэбэлийн илч цэргүү түүнийг олсонгүй.
Дайхуун тайжийг албад зонтойн хураач авчиж гин. Хаантан хэлэгнэж "Хэрв Балжныг олж ирэхгүй юм бол та нарын толгойг авна" гэж заннал хийлээд дахин цэрэг жанжин болгон явуулав. Балжин хатан ус болон хувирч гин. Түүнийг ис олов. Доошоо орё. Газар хатуу гихчээр цөмөөрөө сэтгэл харан хуйлан уйдгарт нэрвэгдэж. Тэдний эхнэр хүүхдэд ч өнчрөл хагцал занал хийлж түүнийг Балжин хатан зөнгөөрөө мэдээд өрөвдөж мөн биедээ биелэн. Хаан эзнийхээ зарилгийг давах ёс та нарт байхгүйг би мэдэж байна. Та нар зарилгийг нь ёсоор болгоцгоо гэв. Хаан Бүвэ Бэлийн жанжин цэргүүд өнчин ганц ишгэн дээр цугларсан өлөн боогоонууд шиг тамлан ороогод уян мөчийг нь огтжиж хайчгэн. Тэр нь Балжин нуур гэж нэршсэн юм. Балжин толгой, алтан ёдорт, хар морд, алтан эмээлт хэмээх газрууд одоо ч аг нутагт бийг нь билээ. Ийм үйл явдал болох гэж буй зөнгөөрөө мэдсэн Балжин хатан Хаан Бүвэ Бэлийнхэн цэрэглэн айсвыг сонсмогц сэтгэлэн барьж чадалгүй Дайхуунд ин хэлрүүн. Балжин нэрт би чинь 16 настайгаас одоо хүртэл журамт гэргийн ёсоор явлаа. Хань нөхөр минь болсон ханхүү чамдаал гомдном. Төрсөн эцэг Бүвэ Бэл. Түүний Дайхуун та хоёр нэгэн бүсгүйг тилээлж хатнаа болгох зорилготой байжээ. Энэ гутамшигт хэрэг тань олон жил үргэлжилж ирсэн учраас та хоёрын дунд нүгэлт ихнэрийн жөтөөний бай болж насны минь эцэс ирлээ. Химэн өрөвчгөн сэтгэлд хатан зоригт Балжин хатан хэлсэн гэдэг. Та YouTube дээр Тулааны өртөө подкастыг үзэж бас сонслоо. Гүрвэлжингоо хатны домгууд. 1. Гүрвэлжингоо хатныг эзэн авав. Гүрвэлжингоо хатан хар мөрөнд бие угаа хар одсонд эцгийнхэн зардас болсон нэг гэрийн шувуу тэнд байжээ. Эцэг нь Хятадын Яргай хотын уу овогт Сэцэн жанжин гэдэг. Гүрвэлжингоо хатан шувууны хүзүүнд нь "Би энэ хар мөрөнд унаж өгнө. Ясыг минь уруу бүү ир, өөд ир" гэж бичиж хүзүүнд нь уйж илгээв. Гүрвэлжингоо хатан нууц орондоо хямсаа хавчуулж эзний нууц орныг гин болгоод дутааж хар мөрөнд унаж өгөв. Хар мөрнийг хатан үхснээр хатны гол гэв. Эцэг нь ясыг нь өөд ирж ис олоод ганц оймсыг нь олж хятадууд хүний нэг хурц шороо орхисон нь төмөр олох гэдэг дов билээ. Шар туужаас. 2. Чингис хаан Шудраг хааныг алж Гүрвэлжингоо хатныг нь аваад Мянаг гих Тангад улсыг эрхэндээ оруулаад мөн тэнд Алдхан хааны үлгэд хар мөрний хязгаар цусыг хэмээлдэв. Тэндээс Гүрвэлжингоо хатны үзэсгэлэнг нь хотлоор гайхалдан байхад Гүрвэлжингоо ингэж өгүүлв. Энэ өнгө минь урд үүнээс нэн үлэмж гоо билээ. Эдүгээ эн чин таны цэргийн тоосон дарагдаад муужирч байна. Үүнийг усан дугаавал урдын мэд өнгө гэрэл орох билээ гэсэнд "Тийм бол өөрийн ёсороо угаа" гэв. Төдийг Гүрвэлжингоо мөрний хязгаарт угаах гэж очиход эцгийнхэн зардас гэрийнхэн шувуу дээр нь эргэн нисэж ирснийг бариад "Олон нөхөд танаас ичинд би. Та бүхнээр энд байхтун би ганцаар одож угаана" гэж одоод "Би энэ хар мөрөнд унаж өгнө. Миний ясыг уруу бүү ир, өөдөө ир" гэж бичиж тэр шувууны хүзэнд уйж илгээгээд бие угааж харж ирвэл үнэхээр өнгө гэрэл нь үлэмж болжээ. Тэндээс шүн болж унтсан хойно эзний алтан биед гин болсноор эзэн чилээрхэн байхад Гүрвэлжингоо хатан босож одон хар мөрөнд унаж өгөв. Түүнээс хойш хар мөрнийг эдүгэ хүртэл хатан их гих болов. Тэндээс Хятадын Яргай хотын уу овогт Сэцэн жанжин гих эцэг нь охиныхоо үгээр ирээд ясыг нь ис олж совтон шигтгэхэд оймсны өрөөснийг нь олоод оймсны дээр нь хүн бүр нижгээд шороо орхисноор төмөр олох гэдэг нэртэй дов болжээ. 3. Богд эзэн Хятад улсыг эрхэндээ оруулж Алтан хааны орыг авсныг Тангадын Шудраг хаан сонсоод имээж Баян Сартах хаан хөвгүүнээр дордог гихчийг баруун гарчин болж албэгч нь өгье гэж илчилгээсэн байна.
Тэр илж эзэнд айлтгаж харихдаа богд эзэн тэнгэрийн хөвгүүн гихч үнэн байна. Гэвч хатнаас нь манай хатан илүү байна. Манай хатны гэрэлд нь шүн зул үл хэрэглэх юм. Мөнгөлөг гоо луга адил бус гэж ийм үг хэлж гарав. Богд эзэн тайчуудын ябуухын эм мөнгөлөн гоог татж явж байсан аж дордгийн үгийг ябуух сонсоод эзэнд өгүүлв. Миний мөнгөлөн гоо эмээс хятадын жангинаа сэцэн номи дан охин тангадын шудар хааны гөрвөлжин гоо нэрт хатан илүү. Түүний гэрэлд нь шүн зул хэрэглэхгүй гин. Түүнийг аваасай гэж өгүүлсэн аж. Хожим нь эзэн богд гөрвөлжин гоо хатныг авав. Гөрвөлжин гоо хатны өнгийг эзэн эхлэн их улс бүгдээрээ гайхалдав. Гөрвөлжин гоо хатан ийн өгүүлв. Энэ өнгө минь таны цэргийн тоосонд хэртэв. Үүнээс урд нин илүү гоо билээ. Идүүгөө усан дугаавал үлэмж гоо болно гэжээ. Энэ үгэнд эзэн богд усан дугаа гэж илгээв. Тэр хатан усны хязгаарт яваад хөх болжмөрийг барьж сүүлэнд нь бичиг бичээд би энэ усанд үхэх буй. Биеийг минь уруу бүүр өөдөө ир гэж эцэгтэй илгээв. Охины үгээр ирж гол өөд ирж аваад онголохдоо хүн бүрийн нижгээд тулмаар шороо асгаж онголов. Онгоны цогцыг нь төмөр олох гэлээ. Тэр мөрнийг хатны гол гэлээ. Алтан товчоос. Та YouTube дээр Тулаан нэртэй подкастыг үзэж ба сонсож байна. Хаттын домгоос. Гөрвөлжин гоо хатны домгууд. Дөрөв. Чингис хаан цастаа өдөр авлан явж байгаад гөрөөсний цус цасан дээр тусгаар сайхан улаан үзэгджээ. Чингис хаан нэг баатараасаа ийн асуув. Энэ цасан дээр туссан цус шинжтэй ийм сайхан зүстэй юм байна уу? Чи үзв үү? Гэж сурхуул тэр баатар. Шудраг төлөгч хааны хатан ийм сайхан зүстэй ихнэр байна гэж. Чингис хаан түүнийг сонсоод Чингүл өнөөдөр явж шудраг хааныг очицгоё гэж хэлээд мордов. Хааны шанд ичээд хаанаас сурчээ. Чиний хатан хаан байна гэж сурвал тэр шудраг төлөгч Чингис хааны үгийг сонсоод хатнаа дагуулж ирж үзүүлбээс Чингис хатныг нь тоож муу санаа төрөгдөж энэ хааныг алчгаад энэ хатныг би авбал болох юм байна гэж санав. Шудраг төлөгч хааныг барьж аваад алыг ихүүл тэр хаан намайг алах хэрэггүй би хатнаа өгье гэж хэлвч Чингис хаан үгийг нь итгэхгүй яавч алах дээрээ тулжээ. Алах болтол шудраг төлөгч хаан Чингис хаанд хэлв. Би үнэнхүү санаагаар өгье гэсэн юм аа. Яавч намайг алах болбол чанга далаагаад сул цавч. Би сайн санаатай болбол миний цавчсан хүзүүнээс сүү гарах. Муу санаатай бол цус гарах. Миний хатныг авахдаа ав. Авах дотор эм хүн гихчийг хар хумснаас нь аваад хамаг биетэй нэгжиж үз. Үзээд ав. Эм хүн гихч хартай байдаг үлээ гэж хэлээд сүгдвүл Чингис хаан нэгэн баатартаа чи үүний хүзүг цавч гэж хэлбээс чи сул далаагаад чанга дэлдвэл энэ илд тасраад үзүүр нь Оросд явах үз. Чингвэл Оросын төмөр сайтай болох гэж хэлээд толгоогоо өгөв. Чингтэл шудраг төлөгч хааны хүзүүг цавчвал элдэн тасраад үзүүр нь Оросын хааны гүрэнд явчихжээ. Шудраг төлөгч хааны хүзүүнээс нь харин сүү гарав. Сүү гарвал тэндээс Чингис хаан айж энэ үнэхээр сайн санаатай. Надад өгөх байж шүү. Би үүнийг учиргүй алав гэж айхдаа хатныг нь аваад дутаагаад явв. Явж байгаа цамхаг хушуунд одоо Баян цамхаг нэртэй тал байна гэдэг нэртэй газар очиж буугаад хонвол тэр хатан Чингис хааныг хурц удахаар нууц орныг нь огтолж алаад шүн дутав. Хар мөрөнд унаж өгснээр нь хар мөрнийг хатан гэж нэр өгч дуудав. Чингис хааныг тэнд нутаглуулав. Тэгээ 6 хүүгээ 6 хушуу болгож Ван, Зүүн гар, Далад, Хангин, Өшин нутаг гэж хушуу болгов. Гар цэргийг нь дарахад болгоод Ванд хамааруулв. Үгсэн үгтлийг нь сахиж дахиж суухаар журам болгов.
гадуур голон цэргийг нь 6 хүнд 6% нь хийж аваад тайж харцгаж хуваагаад хошуу айл болж суува. Ордсын тухай тэмдэглэлээс 5. Урд хатан голыг хар мөрөн гэдэг байж. Хожим сая хатан гол гих болж гин. Эзэн богд Чингис хаан нэг өглөө анд мордож яваад нэг үнийг харваж шархтуулав. Тэр үнийг цасан дээр цусаа гойжуулж дутааваас Чингис хаан цусны толбыг дагаж үнэгний хойноос мөрдөж гин. Чингээд цав цагаан цас ов улаан цусыг харсаар байгаад цас шиг цагаан царайтай. Цус шиг улаан хазартай эмхтэй байвал хатнаа болгож авах юм да гэж айлтжээ. Дэрэгдэнд байсан жамуух түшмэл сонсоод Тангадын шудар хаанд нэг Гөрвөлжингоо гэдэг нэртэй хатан байдаг. Түүний царай нь энэ цас сайдал цагаан, хацар нь цасан дээр дуссан цус сайдал улаан гин. Шудар хаан тэр удаа таны үгнээс тэрсэлжээ. Та одоо Тангад улсыг эзэлж тэр хааны хатныг бидээ хатан болгож болно гэв. Эзэн Чингис энэ үгийг сонсоод Тангад улсыг дагуулж авахар байлдав. Тангад улс ялагдав. Чингис хаан Тангадын шудар хааны ордонд орж шудар хааны тэрсэлсэн ялыг тулгаж ална гэвэл шудар хаан Чингис хаанд хэлв. Их хаан та намайг бүүал Гөрвөлжингоо хатныг минь авбалав гэж гин. Гэвч шудар хааныг өршөөсөнгүй. Элдээ сугалт цавцанд элдэн цавчиж дийлсэнгүй гин. Шудар хаан ийн хэлв. Та намайг өршөөхгүй алах юм бол элд чинь намайг цавчиж даахгүй. Миний элдээр цавчвал сая намайг алж дийлнэ гэжээ. Чингис хаан элдийг нь авч цавчин гихүүл шудар хаан бас миний хэлэх хоёр үгийг сонсож эм хүн муу хартай юм. Та Гөрвөлжингоо хатан татахдаа бие сайн хийчээ. Бас нэг нь намайг цавчихдаа битгий хүчтэй цавч гэв. Чингис хаан дотроо үүний үгээр хөнгөн цавчаад бас даалгахгүй болчихвол яадаг вүлээ гэж хүчтэй завчвал шудар хааны толгой автсанд боловч элдэн 3 хэсэг тасарч торгон үзүүр нь Орсын газар өсөрч дунд хэсэг нь Хятадын газар унаж гарт нь бариулна үлдэж гин. Тэгснээс Орсын төмөр үзүүр сайн, Хятадын төмөр дунд сайн, Монголын төмөр хар бариул адил муу болжээ. 6. Чингис хаан шудар хааныг алаад Гөрвөлжингоо хатныг биетэй татав. Гөрвөлжингоо хатан дотроо муу санаа өвөрлөж өсний хутаг ирийг имтэлж аваад хумсныхаа завсарт нуу хавчуулжээ. Өдөш бээр хаан эзэнтэй нэгтгэж унтсны сүүлчээр Гөрвөлжингоо симээр хумсны завсартаа нууж байсан тонгоргийн эмтэрхийгээр хааны уургийг огтолж аминд нь хор хийгээд өөрөө дутаав. Дутааж хар мөрөнд голд харайж бие хорлов. Ингээд хар мөрнийг хатан гол гэж дуудах болов. Бас хатан их гэж ч хэлдэг юм билээ. Тулааны нэртэй подкаст Хаттын домгийг хүргэж байна. Гөрвөлжингоо хатны домгууд. Эрдүрд цагт хатан голын өмнө амны зүүн хөвөнд шудраг төлөгч хааны ордон байж гин. Тэр ордны бүр одоо бас илхэн харагдаж байдаг. Ордны иргэн тойронд сахлаг модтой байжээ. Шудраг төлөгч хаанд цас цагаан царайтай, цусан улаан уралтай үзэсгэлэн гоо хатан байдаг гин. Хааны ордонд бас өдөлдөггүй цагаан тайг, өслөггүй цагаан ботхтой гин. Тэр үед Чингис хааны нэг жанжин нь энэ голын ар аманд ирээд цэрэг будалж гин. Энэ жанжин туулаа шарж иддэг байжээ. Шадар цэрэг нь өдөр бүр нэг туулаа агнан авчирч жанжиндаа шарж өгдөг байв. Нэг өдөр шадар цэрэг нь шархтуулсан туулаагаа хөөсөөр байгаад голын хөвөөнд ирж барьж авч шудраг төлөгч хааны ордон харагдвал тэнд нь орж туулаагаа тулганд нь шарчв. Гэвч хааны цас цагаан царайтай цусан улаан уралтай хатныг нь харсаар байгаад шарсан тулаагаа нүүрс болтол нь шатааж орхижээ. Шадар цэрэг буцаж яваад энэ учраа жанжиндаа хэлв. Жанжин үүнийг нь сонсоод тэр хатныг булааж авахар шийдэв. Тэгээд маргааш нь цэргээ хөдөлгөж голын хөвөөний модыг нэг захаас нь хадаж зам гаргажээ. Их цэрэг бүтэн 1 сар мод хатахад
Шудраг төлөгч хааны цагаан тайг нь бүтэн 1 сар уйлж, цагаан ботх нь бүтэн 1 сар болов. Шудраг төлөгч хаан их сэжиглэж гай барцад ирхэн байна гэж зовд суужээ. Голын ойг хадаж нээсэн юм болохоор хожимын улс энэ голыг хатмал гол гэв. Чингисийн жанжин шудраг төлөгч хааны ордныг эзэлжээ. Цагаан тайг, цагаан ботхыг нь бүр харваж алаад шудраг төлөгч хааныг бас ална гэжээ. Шудраг төлөгч хаан хатныг минь авбал автугай гагцхүү амийг минь өршөөнөв гэж гуйсан боловч жанжин хүлээсэнгүй. Тэгэхэд шудраг төлөгч хаан намайг алах юм бол миний ном сумаар харавтугай. Намайг алаад 2 хүүхийг минь огтолж үр. Би муу санаа өвөрлсөн бол цус гойжиг, сайн санаа өвөрлсөн бол сүү гойжиг гэжээ. Түүний нэрлснээр нь ном сумаар нь харваж алаад хүүхийг нь огтолтол сүү гарч гин. Тэр жанжин шудраг төлөгч хааны хатныг аваад шүн ор нэгтгэж унтах үед тэр хатан бэлтгэж байсан хутгаараа жанжныг чичилж алаад өөрөө голд хайраж өгчээ. Цусан улаан уруултай хатан унаж өгсөн болохоор энэ голыг улаан хатан гол гэж нэрлэжээ. 8. Цайдам нуураас зүүн хойш 11 газрын үзүүрт хатан голоос холгүй газар нэг бөмбөр товцог бий. Монгол хүн түүнийг төмөр олох гэдэг. Хятад хүн түүнийг жүүжимпүү гэдэг. Чингис хааны хатныг үүний доор оршоосон гин. Монголын хичин хаанд нэг гой бүсгүй байж гин. Чингис хаан энэ бүсгүйд их дурлаж чи энэ бүсгүйгээ надад өгөхгүй бол би байлдах болно гэж айлтгажээ. Хичин хаан ихнэрээ Чингист өгөв. Чингис хаан баярлаж Бээжинд аваад явж гин. Ингээд одоогийн цахрын нутгаар гарах үед энэ сайхан төрсөн эмэгтэй хатан гол зүг дутаав. Голын хөвөөнд хүрээд нэг товцогт бие далдалжээ. Гэтэл нэгсэн цэрэг ойртож иртэл энэ хөөрхий бүсгүй хатан голд харайж оржээ. Энэ учраас монгол хүн шар мөрнийг хатан гол гэж нэрлэв. Тэр бүсгүй хүүрийг голоос шүүж олоод Чингисийн зарилгаар тэр бие далдалсан товцогт төмөр онгоц хийж булслав. Тэгээд энэ товцог төмөр олох нэртэй болжээ. Домог таалагдсан бол сэтгэлдээ үлдээж лайка дараарай. Мөн намайг дэмжээ subscribe тавьчаа дараарай. Ховооны иш охор бол худгийн гүнийг яаж мэдэх вэ? Холын бодол ахар бол хойчийн хэргийг яаж мэдэх вэ? Монгол ардын зөрөг. Бүсгүй Данте. Улиастай дахь Манжамбны дэргэд алба хашиж байсан авар зэдмээрэн 1870 онд Сайн Ноён хаан аймгийн Балжин засгийн хошуу руугаа буцаж явах замд авгай маахүн хөл хүнд болжээ. Төрсөн нутгийн зүг хөлгийн жолоо залж явхад заяаж байгаа үрдэ эцэг их нь ихэд бэлгшээжээ. 1871 онд охин төрөв. Ар халахад их алдар нэртэй Эрдэнэ бандит ламын гигант шав орж 5 дугаар дүр лувсан данзан цэрнлээ тогмод. 1862-оос 1907 он. Нийгэм соёл, урлагийн их зүтгэлтэн шинжлэгчээс охиндоо нэр хайрлахыг хүссэнд Данте гэж нэр хайрлажээ. Данте ширээ суудал гэсэн утгатай. Охин ихэд сэргэлэн ухаалаг ер бишийн хүүхэд болох нь хилд орсон цагаасаа эхлэн тодорсонд нутгийн ардууд ихэд бэлгшээдэг байжээ. Данте охин хүний яриаг ойлгодог болсон цагаасаа эхлэн аваараа бичиг үсэг заалгаад сурчсан. Хавиордоо магтагдан өсөж байтал түүнийг 7 настайд нь аав нь бурхандаа явснаар хар багаасаа өнчрөн зовлонд учирсан байна. Хэдэн жилийн дараа хошуу ноёны төрсөн дүү дондох тайж Дантен ээж маахүүтэй сууж эрэндөө буурлын нэг хүүхнийг Дантетэй төстэй гэж дуулаад сумын бичээж бүсгүйг ажиглав. Хянган дүү шулуун хамартай ихэд дүлгөөн сайхан харцтай хүн байжээ гэж бодов. Уран Данте 17 нас хүрч ихээсээ хагцж байсан үе. 1887 онд манай орны баруун хийдийн гадна оршдог Шинжааны нутаг Илийн голын чуулганы ноён
очирт гүрдоогийн хатанаас барсан. Чуулганы ноён хүн хатангүй байж болохгүй. Энэ учраас ноёны хатан болох хүнийг сонгож авсан болохоор шарын, лалын, бөөгийн шашнууд тус тусдаа ном хурж, бөө удган бууж, мэрэг төлөгч болж тэр олон мэрэгч төлөгчд эцсийн эцэст нар гарах зүгт ихэд хол газар ноёны хатан болох сурвалжид бүсгүй байна гэсэн төлөв буусныг сонсгосон юм байжээ. 50 гарсан настай очирт гүрдөө ноёны их, 80 настай буурал ахаатан тэргүүтэй олон хүн ирж их инж сүү бэлэгтэйгээр ар халахын зүг гарсан юм байжээ. Халахын нутагт ирж сураг ажиг болсоор явж сайн ноён хаан төгс очрын садан 18 нас хүрч байгаа сурвалжид бүсгүй буйг мэдээд төгс очир ханд бараалхан дүүгэн Шинжааны өөлдийн ноёны хатан болохыг хүсв. Төгс очир хаан насны ялгаанд биш, харин ноён дүүгээ богтлохгүй гэж шийдэв. Тэртээ холоос ирсэн буурал ахаатны хүндэтгэн шууд үгүй гэсэнгүй. Дүүгээс өөрөөс нь асуу, өөрөө зөвшөөрвөл би яах вэ гэжээ. Сурвалжид бүсгүй өөрөөсөө 40 шахам ах хүний ихнэр яасан ч болохгүй гэдгийг мэдэж байсан буурал ахаатан гомдлын мөрт гисэн болов ханы дүүд хэлсэнд би харин хүний ихнэр болохгүй гэсэн юм гинвэлээ. Арга тасарсан өөлд ахаатан нутаг буцах замдаа Идүгээгийн Баян хонгор аймгийн Галууд сумын нутаг тэр үеийн олгой өртөөний ойролцоо хоноглохоор болж буудаллаж байтал аргалт хүж явсан нутгийн хоёр бүсгүй холын гижтийн майханд ороод ирж тэр хоёрын нэг нь үрч аваа арагта жиргэж хийж явсан тохмоо барьж орж ирээд газар суулгүй дивсэн суусан гин. Тэр бүсгүй цай уйсан аяга газар тавилгүй нэг аргал аваад түн дээрээ тавьсан зэрэг нь ёс гормоо эрхэмлэн хүндэтгсэн гоо бүсгүйг хатан ахаатан ихэд сонирхон сурвалжилахаар шийдсэн байна. Холоос ирсэн өөлт хатан ёс заншлаа эрхэмлэн хүндэтгдэг гоо бүсгүйг судлан сурвалжилж богтлон авахаар уг ажлаа ихэд нууцлаг явуулдаг болжээ. Нутгийн ардууд Дантег бурхан тэнгэрээс заяасан буянтай охин гэж хүндтгэн хошууныхаа бахархал болгон хайрладгийг мэдсэн өөлт ахаатан эхлээд хошууны ноён галжин засагт ханджээ. Гэтэл хошуу ноён галжин засаг бичиг үсэгт муугүйж төрийн хэрэгт ердөө оролцдоггүй, хамжлах дардаа захирдаггүй, албан татвар авахыг мэддэггүй, ажлагын хідэн тимээтэй, чөдрийн морьтой, амжиргааны 50 гаруй ямаатай өдөр болгон өөрөө ямаагаа хариулдаг ноён юм байжээ. Эхлээд өөрийгөө хожим нутаг хушууга ямаан зацгахын гэдэг хожтой болгосон ийм дорой ноён байжээ. Дараа нь ахаатан ямаан засгийн төрсөн дүү довдон тайжид хандчихлээ. Энэ хүн олон түмэнд нэр хүнд муутай, арх авгаа эргүүлсэн бүтэлгүй хүн байжээ. Дантайн хойд эцэгт хэлэх нь явцгүйг мэдсэн ахаатан шууд хошуу туслагч түшмэл жанцанд хандаж авч явсан бэлгэсэлтээсээ өгöd хойдон жил их ёс төртөөгөр Данте хүүгийнхээ ихнэр болгон богтлон авахыг нууцаар даалгаж тохиролцсон байна. Жанцсан туслагч балжин засаг ноёныхоо мулгууг ашиглаж дээд зэргээр завшин хушууны бүх эрхийг авсан хатуу хэрцгий зантай их совдөг хүн байжээ. Харгас хатуугаараа төрийн ширүүн хар гэж хочлогдсон ард олон нь жанцсан туслагчийн уран Дантег харийн хушуунд богтолсон нууц яваанда задарч нутаг орны буян заяа болсон охиноо харийнханд богтлуулахгүй гэж нутаг усных нь дургуутсан босжээ. Төрийн ширүүн харыг хошууны туслагчаас болиулж оронд нь цогт галдан гэдэг Монгол манж, Хятад уйгур, төвд хэл мэддэг өвгөн буурлыг болгоё гэж шаардсан байна. Ард олны энэ хөдөлгөөнийг улаан банд, мухар төдөв, хулгай хийгээд байхаар нь хорууг нь тайрчихсан гэдэг. Соотон дугар, тоо лигжид зэрэг хүмүүс толгойлжээ. Тэд жанцсан туслагчтай уулзан тайвшруулах үгээр хуурчээ. Дараа нь мэхлэгдснээ мэдмэгц нэр бүхий хүмүүс жанцсан туслагчийн дайран орж гэрээг нь шатаасан гин. Жанцсан туслагч амь тэмцэн зүхтэж ууланд гараад хожим улаастай амбанд мэдүүлж зөвшөөрөл аваад ардын хөдөлгөөнийг толгойлсон нэр бүхий 4 хүнийг баривчлан авч газар ухаж гарыг нь гавлан нүхэнд суулгаад илсээр дүүргэн
7 хоноход ам үлдвэл ял хэлэлцэхгүй. Үхэх бол үүлээ эдэлж байгаа чинь тэр гэсэн байжээ. Тоо лигжид гэдэг хүний авгаа амарчаад 3 хонож байсан. Шүн Сим очиж нөхөртөө мөөмөө хөхүүлээд байсанд ам үлдэж нөхрөө аварсан гэдэг. Нөгөө 3 нь амьсгал авах тоолонд илс нурж чигтсээр байгаад амьсгал нь богдож нас барсан түүхтэй юм билээ. Мухар төдвөн одоо миний бие өнгөрөх цаг болсон гэд ерөөлийн ном уншсаар үхсэн. Соотон дугар дуудуулсаар байгаад өнгөрчээ. Харин Улаанбанд хойд насанда 6 соёотой чон болж төрөөд Жансан туслагчийн бүх малын гидсийг хуу татж цөлмөн. Эсвэл хүүн болж төрөөд 18 наснда халуун зун үхэж халуун голыг ч харлуулна гэж андгаалж байгаад үгсэн гэдэг. Албан тушаал залуу наснда сагаж төрийн түшээ ноён нуруугаа алдсан сувдаг зантай Жансан туслагч нэг сайхан хүүтэй болсон гин. Тэр нь 18 нас хүрээд халуун зун гинэт нас барж хагцал зовлон үтсэн юм гэдэг. Та YouTube дээр Тулааны үртэй подкастыг үзэж ба сонсож байна. Subscribe тавьчаа дарж нэг дээрээ. Ард олны хөдөлгөөнд харагдаад удаагүй байтал Шинжаан нутаг Илийн голын өөлд хушуунаас маш олон хүн ачаа хөсөхтэй ирж Тэлийн голын их Эрдэнэ толгойн дэвсэг дээр ирж буудалжээ. Энэ үеэр уран дантай оргоод ууланд гарсан гин. Жансан туслагч мэдээд ихэд бачимдан уурсаж олон хүн хөдөлгөн ирээд болсонгүй. Ирлийг толгойлж авсан хүмүүс 3 хоноод зал зохиож нэг шүн бүх хүмүүс нуугдан үлджээ. Тэлийн голын ихний уулын асгад нуугдсан дантай 3 хоногийн дараа үүрээр арын модонд горхиноос ус сууж амныхаа цангаа гаргаж байгаад баригдсан түүхтэй. Дантай бүсгүйг харин хушууны ноён хатан болгож богтолсон найр хэд хоног үргэлжилсэн нь ард олны санаа сэтгэлийг тайвшруулах зорилготой байжээ. Найрт очсон том хүнд дээлийн өнгө, хурган ямбу, хүүхдэд тойгон ямбу, чихэр таваг бэлэглэж байжээ. Энэ найран дээр 10 гаруй настай байсан хүү хэлэхдээ хачин царайтай янзын хувцтай хүмүүс царан дээр дүүрэн хурган тойгон ямбу тавьж хүмүүст өгөөд байсан. Надад чаваг мөсөн чихэр тойгон ямбу өгсөн гэж ярьж байснаас үцхэд их бэлэгтэй ирсэн юм билээ. Уран дантайг өргөн залах нэрээр хорж байсан гэрээс нь гарган алс хоолын замд гарахад учиргүй уйлан гашуудаж өдөж байгаа хүмүүс ч ихэд уй гашуу болсон юм билээ. Алс явах замд гарууд Тэлийн хийдийн өмнө очиод дантай намайг жуузнаас гаргаач би бурхандаа мөргий гэж гуйсан ёсоор төр зогсож жуузнаас гаргасан. Тэр нутгаа эргэж хараад тэр 2 мод битгий яваач гэж над руу бүх хийж байна гэж хэлээд мөн л уй гашуу болсон юм билээ. 100 шахам жилийн хугацаанд уул 2 мод дарих болтлоо хөгшөрснийг 1970 онд би очиж үзээд авч явсан эдэний дээжээ өргөсөн билээ. Уран дантай Тэлийн хід рүү харж сүхэрч суугаад ихэд сүсэглэн залбирч мөргөх нь маш их удаан үргэлжилсний дараа Тэлийн голын ширхт нүрээ нааш хөвтөд босохгүй их уджээ. Ноён хатан болгон авч явсан хүмүүс ингэж хөвтөд байж болохгүй. Ноёны хатан хүн бол тэнгэр язгууртай буйнаа эдлэн жаргаж байдаг их хувь заяатай хүн гих зэргээр ятгажээ. Дантай босохгүй хөвтөд л байж. Бүсгүй газар нутаг ах дүү ард олондоо хичнээн хайртай болохыг нүдээр ажиж мэдсэн хүмүүсийн зарим нь авсан бэлгийг нь буцаагаад өгье. Дантайг явуулахаа болий гих дуу гарсанд Жансан туслагч ихэд уурсаж хүч хэрэглэн жуудсанд нь хийжээ. Цааш явах замдаа уран дантай хэд хоног нүдэ ширхтэл уйлж гашуудаж яваад нутаг ус ах дүү танил олон ардуудаа оруулан шүлгэлсэн Эрдэнэ Тэл гих дууны үг аяыг зохиондуулсан түүхтэй. Дантай бүсгүй энэ зохиосон дууга замын турш дуулсаар яваад Илийн өөлдийн нутагт очисон бөгөөд хойд эцэг довдон тайж төрсөн ах жүрмэд игч сүрэн авгаа зэрэг
Дантед бараа болж хүргэлцэж явсан хүмүүс дагаж дуулсаар байгаад уул дууг суран нутагтаа ирээд түүгээжээ. Хошуу нутгийн бахархал болсон бүсгүнхээ зохиосон дууг дорн сурч дуулцгаах болсноос хойш одоо хүртэл Ямаан засгийнхан одоогийн Баян Хонгор аймгийн Галууд сумын зүүн хангай нутаг тэл жаргалантын голоор дуулсаар үлгэр ярьдаг, онцгой таадаг, сайхан дуулдаг их уран ойдолчин, шаглааж, хатгамалж, шүлэг ая зохиодог олон талын авьяастай гоо бүсгүүгээ олон буурлууд багтан ярьсан дурсаар байдаг байна. Ил тарвахтай өөлдийн хошууны хатан нь ноёноос илүү ухаантай байвал төрийн хэрэг жолоодож болно гэсэн заншилтай байсан тул Дантай хатны хойд эцэг довдон тайж эргэж очиход Дантай бүсгүй аль хэдийнэ төрийн хэргийг жолооддог болчихсон байжээ. Эцэг нь охиноо их ухаан авьяастад нь бахархан бардамнаж овлоггүйтэн агсан тавьсан учраас хоёр дахь очилтонд нь довдон тайжийг охинтой нь уулзуулалгүй. Үргэлжид архиулган ухаангүй согтуу байлгаж байгаад нутаг буцаажээ. Мөн замд нь туж архитуулж ухаангүй согтуу байлгасаар нутагт нь хүргэж ирсэн юм гинвэлээ. Та YouTube дээр Тулааны үртэй подкастыг үзэж ба сонслоо. Бүсгүй Дантай домог таалагдсан бол сэтгэлдээ үлдээж лайк товчоо дараарай. Танд таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.